За оюу толгой онтройтой холбоотой асуудлууд нэлээд сүүлд яригдлаа. За миний хувьд яг 2-7 хоногийн өмнө Монгол Улсын засгийн газар оюу толгой онтройтой холбоотой асуултаар бол Улсын хурлын гишүүний бүр эрхийн хүрээнд бол асуулт тавьсан хариултаа одоо хүлээж байгаа. За энэ хооронд энэ яг ямар асуудалтай, яг ямар ач холбогдолтой гэдгийг та бүхэнд маш ойлгомжтойгоор бас тайлбарлахыг хичээе. Тэгэхээр оюу толгойн бүлэг орд бол одоо Монгол Улсын стратегийн одоо хамгийн үндсэн том ордуудын нэг. За энийг бол бид нэр 3.5 сая ойлгодог болсон. Гэхдээ оюу толгой дээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа одоо Rio Tinto компани оюу толгойн бүлэг орд бүгдээрээ хамаардаг юм шиг бид нэр одоо хүртэл ингээд ойлгосоор ирсэн тийм үү. Тэгэхээр тав хүнд би энэ дээр одоо олон нийтэд нээлттэй байдаг мэдээлэлээр бол маш ойлгомжтойгоор ингээд тайлбарлаж өгье. Тэгэхээр 2009 онд хөрөнгө оруулалтын хэрэг хийсэн одоо Rio Tinto компани олборлож байгаа энэ оюу толгой бол энэ одоо саарл одоо тусгай зөвшөөрлийн лицензийн талбай гэсэн үг. За оюу толгойн бүлэг орд бол одоо энэ доор харагдаж байна те. Энэ Хьюго өмнөд гэдэг те. Хьюго хойд гэдэг энэ орд энэ харагдаж байна. За хоёр талд нь байгаа энэ цэнхэр бол Ontre гэдэг Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй тусдаа шал өөр компани эзэмшилт одоо 2003 оноос хойш 22 жилийн турш явж ирсэн байдаг. За та бүхэн харж байгаа бол энэ оюу толгойн тэр газар дооргоо маш том хүдрийн бит энэ оюу толгойн лицензийн талбайгаас үргэлжилсээр яваад энэ Ontre компани эзэмшилт байгаа энэ цэнхэр лиценз дээр энэ 1-2 гэдэг энэ шар өнгөтэй одоо хүдрийн бит үргэлжилж байна да. Хүдрийн битийн төгсгөл нь энэ Ontre-гийн эзэмшлийн лиценз дээр байдаг гэсэн үг юм. За нөгөө талдаа Хируга гэд шал тусдаа бас ингээд одоо бүлэг ордвол ингээд Ontre-гийн эзэмшлийн нөгөө лиценз дээр нь байдаг. Тэгэхээр маш энгийнээр хэлэх юм бол одоо энэ гурван хамар хашаа одоо айлууд байна тийм үү. Гэтэл яг энэ оюу толгой гэд энэ саарл одоо хашааны эзэн бол одоо эзэмшигчтэй одоо Монгол улстай тохиролцоогоо хийгээд одоо хэрхэн ашгаа хүртгүүгээд гэрээгээ хийгээд одоо олборлолтоо хийгээ явж гин гэсэн үг. Гэтэл энэ хоёр цэнхэр лиценз дээр байгаа хоёр хашаанд эзэнтэй нь ярилгүйгээр нэгсэндээ газар доогоор ингээд баялагийг ухах ийм байдал руу бид нэгсэндээ орцсон гэсэн үг. Тэр эзэнтэй нэрээгүй ээжж хамар хайлын хашаа руу ороод авдралуу нүггээд авдралт байгаа алт зэсийг нэгээд аваад эхэлж ийн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр чинь эзэнтэй зөвшөөрлөө яриад одоо зөвшөөрөл аваад гэрээ хэлцэр хийхгүйгээр бид нар мэдээж ингэж болохгүй шүү дээ. Тэгэхээр энийгээ бид нар одоо Монгол улсын эрх ашигын талаас ойлгомжтой болох ёстой гэсэн үг юм. За энэ үл ойлголцсон эсвэл энэ одоо жишээлбэл энэ хоёр компани хоорондын гэрээн хүртэл 22 жилийн турш албачгүйгээр явж ирсэн ийм түүхтэй байна. За тэгэхээр Ontre гэж яриад байна тийм. Тэгэхээр оюу толгой өөрөө бол стратегийн ач холбогдол үүхий маш том орд. За үүнд бол 5 том лиценз хамаардаг. За энэ 5 том лицензийн 2 нь Ontre гэдэг тийм Rio Tinto биш. Энэ оюу толгой Ontre гэдэг Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй энэ компани эзэмшилт явж ирсэн байна. За оюу толгойн энэ стратегийн бүлэг ордын нийт тэр газрын доор байгаа баялаг хүдрийн 30% нь энэ хоёр лиценз дээр хамаардаг гэсэн. 30% шүү те. Тэгэхээр маш том баялаг энэ Ontre гэдэг компани эзэмшил дээр байдаг байгааз. За бүр цаашлаад нэрвжлээд харах юм бол алтны 42%, зэсийн 29%, мөнгөний 29%, молибдины 94% нь энэ Ontre гэдэг компани эзэмшилд байгаа хоёр лиценз дээр хамаарсаар 22 жил болсон гэсэн үг. Тэгэхээр эндээс бид нар Монгол улсын тал энэ хоёр лиценз дээр байгаа энэ их баялагаас одоо ямар ашиг хүртэх юм, ямар аммаа авах нь одоо хүртэл нэгсэндээ ойлгомжгүй явсаар ирсэн. Тэгэхээр энийг бид нэгсэндээ ойлгомжтой болгож одоо цэгцлэх ёстой. За дөнгөж 5 сарын өмнө нэг шийдвэр гарсан байдаг. 2024 оны 12 сарын 19-ний өдөр Канада улсын Ванкувер хотын арбитрийн шүүхтэр Ontre компани талд нэгэн шийдвэр гарсан. За энэ ямар ч ёстой байсан бэ гэхээр Ontre гэдэг энэ компани Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани Rio Tinto-г 22 жилийн өмнө хийсэн гэрээг албажуулаач гэдэг одоо арбитрийн шүүхийн шийдвэр гарсан байна. Тэгэхээр бүр 2004 онд тий 21 жилийн өмнө энэ хоёр компани одоо ашиг хуваах гэрээгээ хийцэн байсан бол албахгүй явсаар ирээд дөнгөж 2 сарын өмнө албачсан байна.
За тэгээд Ontre компани эзэмшилд байгаа 2 лицензийг оюу толгой руу шилжүүлэхэд арга хэмжээ аваа гэдэг шийдвэрийг бол арбитр гаргасан. За 5 сарын өмнө арбитрийн шийдвэр гарсан. За миний хувьд бол яг гарснаас хойш 3-7 хоногийн дараа эдийн засгийн байнгын орон дээр Монгол Улсын засгийн газраас энэ одоо арбитрийн шийдвэрийг сонссноо, Монгол Улс ямар байр суурьтай байгаа вэ гэж асууж исэн бодож тухайн үедээ бол хариулт авч амжаагүй. Энэ хооронд бас ямар үйл явдал болоод өрнөж өгөхээр дахиад 5 сарын өмнө 2024 оны 12 сард оюу толгойн энэ бүтээн байгуулалтын далдуургаан олборлолт яваад эхэлсэн. Тэгэхээр энэ олборлолт нэгсэндээ явж эхэлснээрээ энэ Онтрегийн эзэмшилд байгаа талбай руу одоо хултна ингээд ороод эхэлсэн гэсэн үг байхгүй. Гэтэл Монгол улс энэ 2 лиценз дээрх талбайнаас те ямар ашиг авах нь одоо хүртэл одоо ямар хувь эзэмших ч юм уу ойлгомжгүй явж ирсэн гэсэн үг. За 2009 оны одоо оюу толгойтой байгуулсан хөрөнгө оруулалтын одоо тэр гэрээнд тэр татварыг тогтворжуулсан тэр хөнгөлөлт чөлөөлөлт энэ 2 талбай дээр хамаарахгүй гэсэн үг. Хамаарахгүй гэж тооцож байгаа. Тийм учраас өнөөдөр энэ 2 талбай дээр тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэгсэнтэй үүлэмжлэлийн нар гарсан ийм завшаанд одоо нэгсэнтэй шийдэл дээр бид нэр зогсож байна. Ийм цаг үе дээр байна гэсэн үг. За энэ үед бол засгийн газар хилцээрээ хийгээд Монгол улсад хамгийн ашигтай үйлдвэр нь юу вэ гэдгээ ойлгомжтой болгож ирээд улсын их хурлаар орж хилцүүлээч л гэж байгаа. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр Монгол улсыг төлөөлж Монгол улсын засгийн газар энэ Ontre гэдэг энэ 2 лиценз эзэмшигч компанитай, Канадын тэр компанитай одоо нэгсэндээ шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёстой. Тэр 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнээс бол мэдээж бид нар маш их шүүмжилж ярьдаг тэр Дубайн гэрээгээс ахуулаад олон алдаа гаргасан. Энэ алдаанаасаа суралцаж энэ Ontreтэй шинэ гэрээ байгуулахад бид нар алдаанаасаа суралцаад буцаад энэ тэр суралцсан зүйлээ тусгасан шинэ гэрээ байгуулж нэгсэнтэй 2029 оноос энэ Ontre гэдэг компани олборлолт яваад ашиг олоод эхлэхэд тэгээ орлого олоод эхлэхэд тэрнээс хүртэх амнаад тэрнээс хүртэх одоо татвар хураамжаа аваад эхлэхэд бид нар аль түрүүн шийдвэрээ одоо ямар хувь эзэмших яах вэ гэдгээд Монгол Улсын тал ойлгомжтой болох ёстой гэсэн үг юм. Тэгэхээр энэ дээр баримтлах үндсэн одоо гол ганцхан зэрчим байна. За энийгээ бид нар үндсэн хуулиндаа тусгаж өгсөн те. Үндсэн хуулийн 6-гийн 2-т бол нэгсэндээ стратегийн орд ашиглахад нийт өгөөжийн дийлэнх нь одоо яг үндсэн хуулийн үгээр ард түмний талд буюу одоо Монголын талд Монгол Улсын талд ногдох гэдгээ ойлгомжтой болгох ёстой гэсэн үг. Тэгээд энэ асуудал бол өөрөө улсын хурлын одоо бүрэн эрх. Тийм учраас засгийн газар энэ хувилбарууд дээр Монголын талд нийт өгөөжийн дийлэнх нь хамгийн их ногдох тэр модель хилцэл загвараа ойлгомжтой болгоод шийдвэрээ гаргаад улсын хурлаар хилцэж шийдвэрээ гаргах ёстой. За тэгээд оюу толгой сүүлийн 16 жил энэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас маш их маргаан явлаа. За бид нар 2.3 тэрбум төгрөгийн одоо хүүгийн өр төвлөрөх ёстой байснаа одоо бас тэглэж чадсан. Тэгэхээр нэг талаасаа Монгол Улсын засгийн газар тийм 34 эзэмшиж байгаа. Нөгөө талаасаа Rio Tinto компани 66 эзэмшээд өөрөө бас олборлогч хийж байгаа. Нөгөө талаасаа 3.5 сая иргэний хүлээлт байдаг. Тэгэхээр энэ гурван талын мэдээллийн тэнцвэргүй байдал бол өдөр шиншиг ялгаатай явж ирсэн байна. За мөн одоо засаглалтай холбоотой маш олон асуудлууд өнөөдөр хүртэл явсаар ирж байгаа. Тэгэхээр энийг шийдэх урт хугацааны маш энгийн бөгөөд үр дүнтэй шийдэл юу вэ гэхээр ерөөсөө л энэ оюу толгой компанийг одоо бид нэр MLC гэж ярьдаг те. Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгож л гарах хэрэгтэй. Хөрөнгийн бирж. Тэгэхээр энэ бол маш олон толгойн өвчнийг шийдвэрлэх маш энгийн шийдэл. Яг өнөөдөр бидний тэр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлэгчийн гэрээ эднэр дээр бол одоо Монголын тал 34%-аа тодорхой хувийг Монголын хөрөнгийн бирж дээр гаргаж олон нийтэд нээлттэй компани болгоход бүх одоо гаргалгаа нь бол нээлттэй гэсэн үг. Хин нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Засгийн газар шууд шийдэж явахд бүрэн боломжтой. За ингэснээрээ монголчууд өөрсдөө хөрөнгийн биржээр дамжуулж хувь эзэмшдэг, хувьцаа эзэмшдэг, ашгийг хүртдэг энэ боломжийг нээх ёстой. За нөгөө талаасаа энэ мэдээллийн тэнцвэргүй байдлыг ил болгож Монголын одоо мэрэгжлийн залуу одоо шинжээч тийм үү өөрсдөө оюу толгойн асуудлыг нээлттэй мэдээлэлээр судлаад дүгнэлт санал дүгнэлтээ гаргаад ард түмэн тайлгнадаг энэ тогтолцоор бол бид нэр заавал шилжих ёстой. Хэрвээ ингэж чадах юм бол аль талтай ашигтай бид нар урт хугацаанд за оюу толгой дээр энэ байгаа энэ асуудлыг одоо мэдээллийн тэнцвэргүй байдлыг
шийдэх бас боломжтой гэж бас харж байгаа. За хэрвээ танд бас өөр санал эсвэл та бүхэн дэмжиж байгаа бол комент секшнд бас өөрсдийнхөө санал бодлыг үлдээгээрэй.